Сайн байцгаана уу? Өглөөний минь төргий, их өдийн минь төргий. Хүн байгаа болов үзэж байгаа болов та бүхэндээ нэг юм хэдэн юм ярих гад бас мөн санал солилцох гээд ороод ирлээ. Өнөөдрийн 11 цагийн мэдээлэл одоо гарах гэж байна. Тэг хичнээн хүн нэмэгдэж байгаа бид нар мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар Баян зүрх төрийн 26 дугаар хороо тэр чигтээ ах トゥ хөл хороонд орсон байна. Тэгээ энэ байдлаар үргэлжлэх юм бол 5 хоног гэдэг гэж байгаа. Баян зүрхээс ахуулаад бусад бүх дүүрэг буюу хан үйл дүүргийн бас нэг зарим нэг газруудыг хөл хороонд орох гэж байгаа юм байна. Ер нь бол бид нарыг ахиж хөл хороонд оруулахгүй гэдэг амлалт, засгийн газрын амлалт ингээд худлаа боллоо гэдгийг та бүхэн харж байна өнөөдрийн байдлаар. Бүхэлдээ 14 сар яах гэж би орж ирсэн та бүхэн тайлбарлая. 14 сар арт түмэн засгийн хэлсэн үед нь суу гэсэн үед нь суугаад бос гэсэн үед нь босоод маш их дуулууртайгаар арт түмэн дэмжиж ирсэн. Энэхүү зүйлийг эрүүл мэндийн одоо нийгмийн нийт эрүүл мэндийн салбар яаж хөгжсөн байгаа вэ? Ямар байгаа вэ? Ямархуу байдалтай бид нэр энэхүү ковидтай тэмцэж чадах юм бол хамтын хүчээр энийг давж чадах вэ гэдэг байдлаар арт түмэн маш их дуулууртайгаар суу гэхтэн суугаад бос гэхтэн босч ирсэн шүү. Яг гүлэг нохоон гүлэг шиг. Та нарын чадваргүйг бид мэдж байна. Нийт эрүүл мэндийн салбар дорой гэдгийг бид мэдж байна. Бүхэлдэн 150 улсаас бид нэр 140 эдтэн жагсдаг штэ. Манай нийгмийн нийт эрүүл мэндийн салбар. Ийм байхад бид өөрсдөө төртөөгөө хамт нэгдэж тэмцэх ёстой гэдэг байдлаар олон нийтийн дунд маш их идэвхтэйгээр дуу хоолой өргөж ирсэн. Өнөөдөр хүртэл тиссэн. Одоо хангалттай найзуудаа одоо болно. Бид нэр ястан нохон гүлэх шиг бүх юм чинь дэмжижсэн. Өнөөдрийг хүртэл бүхэлдээ 14 сар тисэхдээ бид нар төрөөс нэг ширхэг зардлыг ч асуугаагүй. Нэг удаа нэг хүнийг эмчлэх зардал 6.7 сая төгрөгөөс 8.9 сая төгрөг гэж та бүхэн гаргасан байгаа. Энэ үедээ 14 хоног хөсөөт гэдэг газар аваачаад үгүй бол өөр харьяа байгууллагуудын эмнэлэгт аваачаад яг ямар эмчилгээ хийдэг байсан юм бэ? Бид нар асуухад та нар дугуй аргалал өнгөрдөг. Өөр сэдв сошиал шидэл намд арчдаг. Яг ямар байдлаар эмчилдэг юм бэ? Хэн бидний ойр хавьд өвдсөн байгаа юм бэ? Ахаад өвдсөн байгаа хүмүүст гаргаж байгаа зардал 6.7-оос 8.9 сая төгрөг мөн үү? Тийм бол өнөөдрийн 4210 иргэний хэдэн иргэнийг нь та бүхэн 6.7-оос 8.9 сая төгрөгөөр эмчилсэн бэ? Энийг ил тод болго. Нэгдүгээрт, хоёрдугаарт та бүхэн өнөөдрийн байдлаар ковидыг өөрсдөө дарцсан юм шиг нүдэнд үзэгдэхгүй энэ дайсантайгаа өөрсдөө байлтсан юм шиг магтаал, саашаал бүх зүйлүүдийг нь талархлыг хүлээж авах болохоор өөртөө хүлээж авчаад ямар нэгэн байдлаар ковид тараад энэ тэнд хүн олуулаа болоод өвдсөн хүний тоо их болоод ирэнгүүт ялыг нь арт түмэн үрдэг юм биш шүү дээ. Эргээд бидний нохон гүлэх шиг хороод иймэрхүү байдалтайгаар баймааргүй байна. Арт түмэн та бүгдийг чинь дэмжсэн. Засаг төрчин солигдоход хүртэл улсын онцгой комиссийг ахаад агцтай түвшинд ажиллана гэж бид нар найдаж исэн. Нийслэг агцтай түвшинд ажиллана гэж найдаж исэн. Засаг даргаыг нь мөн түнчлэн шадар сайдыг нь агцтай түвшинд ажиллана. Овоо сэрэг толгойтой амтан гараад ирсэн болов гэж бодсон. Монгол Улсын ерхий сайд оюун эрдэнэийг сайн ажиллана гэж бодсон. Маш сайхан амлалт өгөөд нэг хаалга нэг шинжилгээ гэдэг зүйлийг хийгээд 30 тэрбум төгрөг 442 мянган иргэнд шинжилгээ хийгээд нөгөө ковид хайгаад явсан. Олдсон юм уу тэгээ тэр үед олдоогүй илрээгүй ковид чинь одоо сүүлийн 14 хоногт 1200 хүн илэрчээд байна. Одоо яах вэ? Хайжсэн ковид чинь бүхэл бүтэн 30 тэрбум төгрөг сэвж дуусны дараа 14 хоногт 1200 хүн илэрч байна шүү дээ. Өнөөдөр хэдэн илэрж байгааг мэдэхгүй байна. Одоо 11 цагийн мэдээ гарч байгаа. Иймэрхүү байдлаар бид нэр бүхэл бүтэн 14 сар дарлуулж өрөндөө байрагдаж өтөндөө идэгдээд ажлын байргүй, офисгүй, ажилгүй нийгмийн даатгал төлөх ямар ч боломжгүй, ажилтнгаа ажилуулах боломжгүй өчнөө хүн гудамд гарчаад хоногийн хоолноос салчаад байхад бид нар тиссэн шүү дээ. Дугуй байсан. Тисэлсэн. Ахаад агцтай төвшөнд авчрах юм болов ковидтайгаа зэрэгцээд алхах юм бол яах юм бол хүн болгон туйлдж штэ. Миний хувьд ч гэсэн туйлдж байна. Иймэрхүү байдлаар та нар ажил хийхгүй. Иймэрхүү байдлаар Монгол улсын төр засгаас өөр газар дэлхий дээр ийм жишгээр ажиллаагүй ингэж карантинлж ингэж арт түмнээ хохироож байгаагүй. Харин арт түмнийг хохирохгүй яах ёстой вэ? Арт түмнийг хохирохгүй яавал энийг давж туулах вэ? Аль болох арт түмэн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн дэмжсэн байдлаар ажиллаж хамтарч ажиллаж ирсэн. Бид бүхэн 20 гэсэн үед чинь суу гэсэн үед чинь сууж исэн шүү. Яг нохон гүлэх шиг. Өнөөдрийг хүртэл тэгээ одоо хардаа хин яаж байгаа? Хин түнтэж байгаа? Дарга нарын карма хотын түнтийгээд арт түмэн ядуурж штэ. Нөгөө нь 28.8 3% 13% ядуу, 1 ядуу, 3 хүн болгоны чи 2 ядуу, 3 хүн болгоны 3 хүн ядуу болохыг та нар харахыг хүсэе юу? Дунджаас дээгүүр амьдралтай хүмүүс дундаж доогуур руу ороод ирж байна. Хүн болгон өрөндөө лизинг, банкныхаа хүүнийхээ өрөнд идэгдэж байна. Хаана хөнгөлсөн юм бэ? Энэ банкны зээл гэд яриад байгаа асуудлууд байна. Бүгд худлаа.
бүгд худлаа. Бид нар эргээгээ зээлээ хойшлуулсан боловч зээгийнхээ хүүг тэгсэн юм байхгүй шүү дээ та бүхэнд. Ахаад 10 их 80-ийн зээл гэдээ олон юм ярьж байна. Энд чинь биднэрт хүртээлтэй юм нэг ширх жалга. Банкн дээр очиод зээл авъя гэхээр бид нар сүүлийнхэн 3 сарынхаа хуулгыг авцар гэж байна. Сүүлийн 3 сар гэртээ цойрлогдсон 90 хоног гэртээ цойрлогдсон Монголын ард түмэн хин нь орлоготой байгаад хин нь орлогогүй байснаа үзэхүү төмөрөө. Төрийн албан хаагчд орлоготой байсан. Хуваарь бизнес эрхлэгч 900 мянган энэ иргэд чинь бүгд гэртээ байсан. Ойлгож гин үү? Бүгд гэртээ байсан. Нэг шиг орлогогүй байсан. Түүцэнд ажилдаг хүмүүс хүртэл орлогогүй байсан. Зах дээр ажилдаг хүмүүсээс бусна. Бүгд орлогогүй байсан. Ийм байж ш та нар 10 их 80-ийн зээл гаргалаа барьлаа гэд олон юм битгий хуццаагаад ээ. Энэ бүхэн чи худлаа шоу. Зөндөө удаан дэмжлээ бүксий чин долоолоо одоо болно. Энэ балиар юм өргөжлүүлэхээ болооч. Мөнгө хэвлэгч нь хинд ашигтай юм. Та нарт ашигтай. Ахаад инфляц ч өсөд яах юм? Бүх юм чи үнийн хөөрөлт хүрлээ. Идэх талхаа бид нар 2 дахин үнэтэй авч идэх ёстой юм уу? Ядуу. Дээрээс нь тарчиг байгаа энэ үед. Ахаад та нараа дарлуулад боолгуулад 2 жил рүүгээ орчихсон байгаа энэ үед бид нар яаж давах ёстой юм? Та нар хилээд өгдөө. 10 их 80 төгрөгөөр та нар тусламж үзүүлж байгаа нэрээ та нар өөрсдөө идэж байгаа. Та нарын карма түнтэж байгаа. Энд чинь арт түмэн хохор ерөөсө хожоод байгаа юм байхгүй. 7 сарын 1 хүртэл бидний зээлийг тэглэлээ инглээ барьлаа гэдэг энэ бодлоонтайгаа юм чинь дэлгэхээр хөөхий дэлгээд даргаад ирэнгүүт загнаад амийг нь хаагаад үгүй бол олон нийтийн сошиал хэрэгслэр хүний бусдын нэр хүндэд халдлаа гэж сүрдүүлж идэг та нар юу хийн юм бэ? Олон удаа тиссэн бүхэл бүтэн 14 сар тислээ. Анх гарсан цагаас ч хойш даруул дарчгаар хугацаа боллоо. Монгол улс шиг ингэж сайхан хилээ хааж аваад, ингэж сайхан арт түмнээ төгжиж аваад тэмцэн газар байхгүй. Үр дүнд хүрвэл хүрэхээр хугацаа бидэрт болчихсон. Яг өнөөдөр нэг ширхч үр дүнд хүрсэнгүү. Сүүлийн 14 хоногт дороотсон үхээс дээрцсэн юм бидэрт байхгүй байна. Одоо бид нар яах ёстой юм? Одоо яах ёстой юм? Үнэхээр тэр нүдэнд харагдахгүй дайсан чинь гараад өөрсдийнхээ ухамсараар байлдах ёстой юм уу? Яах ёстой юм? Өсөж өгмээргүй байна. Бас өвдөж өгмээргүй байна. Энэ байдлыг улс нийгмээрээ та бүхэн иргэдийнхээ эрүүл амьдрах эрх ашигт нийцүүлж ажиллах ёстой үстэй. Гэтэл нийслэлийн онцгой комиссийнхаа хөөрхий булган захтай дээл өмсөд юу вэ? Кракулын захтай дээл 8 сая төгрөгөөр захиалаад авч идэг. Тэр маскыг 20 сая төгрөгөөр 200 сая төгрөгийн тендер зарлаж идэг. Үгүй бол тэр Монгол банкныхын эзэн Монгол банкныхын дарга нь турах гизээ айлтгахын тулд дасгалын төхөөрөмж захиалаад сууж идэг. Энэ бүхэн чи хэрэг сэтэрлээ штэ та нарын тоглолт. Бид нар дугуй байсан штэ. Юм болгоныг худлаа өөр сэдвэр сэвж, дарж, няцааж, ард иргэдийн амийг хамхиж, үгүй бол ийш тийш нь туйлбаргүй байдлаар хөндөж иймэрхүү байдлаар бид нар хандмааргүй байна. Бүх зүйлийг чинь бид нар дэмжсэн. Одоо болно. Одоо болсон хөгшчүүдээ. Ингэж биднийг доромжилж өртөө болохгүй. Энэ ямар ч үр дүнд хүрсэнгүй. Бид нар бүхэл бүтэн 12 сарын 11-ээс 2 сарын 22 хүртэл бид нар 10 хоног карантинлсан, 11 хоног карантинлсан. Энэ хугацаанд 30 тэрбум төгрөгөөр 442 мянган айл өрх болгоноос авсан гэж байгаа. Би постчод бичгээр манахаас аваагүй, манай байрнаас аваагүй, манай хашаа хорооноос аваагүй гэж бичиж байгаа олон иргэд байгаа. Ямар өрхөөс нь аваад ямар өрхийг алагчилж үзээд энэ тэнд ковид үлдээчих вэ та бүхэн үнэхээр шалгасан юм бол асууж гин бэ. Үүнд хариултаа авмаар байна. Ахаад мөн түнчлэн нэг хаалганы шинжилгээ үнэхээр үр дүнтэй болно гэсэн. Өмнөх Монгол улсын эрүүл мэндийн сайт чинь ийм зүйл хийгээд аль ч ус хийгээгүй маа. Ийм зүйл хийх ямар нэгэн байдлаар эдийн засгт хор хөнөөлтөй бөгөөд ковидыг ингэж илрүүлэх боломж байхгүй гэдэг саналыг эрүүл мэндийн яамны сайд мөх сайхан чи хэлжсэн тэр мэгтэй сайд чинь. Тэгэхээр та нар үл тоосон. Шин засаг байгуулагдлаа, төрөө эмхэллээ. Төрөө эмхлээд 100 хоног үдэрээ иймэрхүү байдлаар төрөө басдчихвэл, нэр төрөө басдчихвэл хогчно гэж хэлье. Иймэрхүү байдалтайгаар бид нэр ахин дахин та нарын бүксийг долоохгүй. Та нар орж ирээд оромжилж болно, үгээ хэлж болно. Үгээ хэлэх эрхийг хамгаалах эрх нь бидний хувьд байгаа. Тийм учраас таалагдахгүй нэг нь гараад яв. Энэ болгоны нэг хүний эрх нөгөө хүнээрээ хөндөгдөж байгаа бол бүхэл бүтэн төр гэдэг зүйл Монгол улсын 3 сая 200 мянган иргэний амьдрах эрх эрүүл байх бүх зүйлийг хүндж иймэрхүү байдлаар цаашд явуулмааргүй байна. Та бүхэн худлаа зүйлээ цэгцлээ. Яг өнөөдрийн байдлаар би та бүхнээс асууя. Монгол улсын эрүүл мэндийн яам хөсөвт нэг хүнийг эмчлэх зардал чинь 6.7 саяас 8.9 сая төгрөг гэсэн. 4219 өнөөдрийн 11 цагийн мэдээнээс өмнө одоогийн байдлаар өвдчихсэн байгаа. Энийг та бүхэн хамгийн доод ханшаад нь буюу 6 сая 700-аар үржиж үзээрэй. Хичнээн тэр бом төгрөгөөр хэдэн хүнийг эмчлвэ? Яг хэдэн хүнийг нь хэдээр нь эмчлв? За, энэ байдлаараа та бүхэн иймэрхүү байдлаар арт хүмүүнийг аргалаад төрийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр бүксээ арчаад өнгөрнө гэвэл горд. Энийг ил тод болго, зардал, зодол.
Мөн түншлэн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эдгээр иргэдийг ковидын хүнд нөхцөл байдалтай ажиллаж байгаа хүмүүст нөхөн төлбөр олгож цалингийн нэмэлт үзүүлнэ гэсэн. Энэ зүйлээ одоо хүртэл өгөөгүй байна төрийн албан хаагчдад. Энийгээ бас зарлал. Мөн түнчлэн дэлхийд даяараа дэлхийн Европын холбооны улс Норвеги, Швед, Франц, Герман бүх улсууд чинь Нидерланд бүх улс AstraZeneca вакциныг хориглочихсон байхад Монгол улс чимээгүй гүрийсэргээд энэ бол худал мэдээлэл дэлхийн бүхэл бүтэн өчнөө том хэвлэл мэдээллийн байгууллага хориглочлоо гэж зарлж байгаа мэдээг 7 хоног 5 хоног юм байна ойролцоогоор 5 хоног дарсаар хагаад нөгөө новшийн вакцина тариад дуусчихсан. Ахиад энэ хүмүүс 40-50 хоногийн дотор 2 дахь тунгаа авах ёстой. Энэ байдлаар яаж AstraZeneca вакцины 2 дахь тунг тарих вэ? Дэлхийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгэхэд Монгол улс хийж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрөг байгаа хятад вакциныг бид нар оруулж ирлээ бүртгэл дараагүй байгаа. Өнөөдрийн байдлаар 65 буюу түүнээс дээш насны иргэдийг энэ 7 хоног тариад эхэлчихсэн байна. Ахиад дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрөгүй байгаа вакциныг бид нар тунгаа хүлээж авахдаа ямар эрсдлийг хүлээж авах ёстой вэ? Монгол улсын эрүүл мэндийн байгууллага яаж ажиллах вэ? Эрсдлээ яаж хүлээх вэ? Бид бүхэн 4,000 ор бэлтчихсэн байгаа. Ковидын эрсдлийг бид нар хүлээж авах бэлэн байна. Бүх заалыгаа хангачсан байгаа гэсэн өнөөдөр хөсөөд дүрчихсэн байна. Маргааш нөгөөдрөөс бүх эмгэгчин дүүрээд эхлэн хагчихсан байгаа. Та нар нүдэнд үзэхдэггүй дайсан гэдэг хаана юутай байлдаж ирсэн. Хаана юутай байлдаад хэдчнээ тэрбум дүүр дотор төлөвчний мөнгө тоглочих вэ? Бидний амьдралыг яаж үрж тарж байгааг та бүхэн мэдж байгаа юу? Эргээгээд энэ улсыг чинь уруудан дороодох бүх зүйл чинь ард түмний чинь нуруунд дэр байг юм штэ. Ингэж бидрийг бас басамжлан доромжилж болмооргүй байна. Удаан тиссэн. Энэ бүх хариултыг би та бүхнээс авмаар байна. Эрүүл мэндийн яам дорвитой алхам хийж энэ бүх зүйлд хариултаа өгөөрэй. Өнөө маргааш гүөх ёстой шүү. Ахад төлбөргүй тийм хамгийн инээдтэй AstraZeneca миний эргэнд хардах хэрэг байгаа. Гүтгэх биш хардах хэрэг байгаа. Эрхээ эдэлж байна бэ. AstraZeneca вакциныг Европын тусламжтайгаар бид нар оруулж ирсэн байгаа Монголд. Бүх улс татгалзаад ороод ирсэн вакцин яагаад тэгж Америк хандаар орж ирээ Монголд? Хардж байна би. Над хардах хэрэг байгаа. Бүх Европын холбооны улс ойлгож байна уу? Энэ тунг хийхгүй, арт өмнөдөө хийхгүй гэж хоригсны дараа Монгол улсын хилээр бөөндөө орж ирлээ. Та бүхэн татгалцсан уу юм яа? Дараагийн тунг орж ирсэн тунгаас татгалцсан гэж тэгж инлээ. Үнэн үү? Ахиад 4 тунгийн сонголт биднэрт байгаа гэсэн. Тэр 4 тунгийн сонголт чинь бидэнд байхгүй, олдж байгаа тунгаал очиж байгаа хүмүүс хийлээж байгаа юм шиг байлаа. Төрийн албан хаагчдад ямар вакцины сонголт өгөхгүйгээр та вакциндаа хамрагдахгүй бол ажилдаа явуулахгүй, ажилдаа битгий ирээрэй гэдэг дарамтыг үзүүлж байгаа гэсэн. Монгол хүн харах юм уу гэж би асуумаар байна. Мөн түнчлэн ахаад асуусан. Нэг хүний эмчлэх зардал 6.7 саяас 8.9 сая төгрөг гэж хэлж байгаа та бүхэн. Энэ зардлаараа 4210 иргэнийг өнөөдрийн байдлаар 11 цагаас өмнө хичнээн хүний хэдэн төгрөгөөр эмчилвэ. Эмчилгээний зардалд орж ирж байгаа хүмүүсийн амийг яагаад хааваа? Гэрээрээ хоригдож байгаа хүмүүст яагаад эрүүгийн тухай хуулийн зүйл ангаар 4-5 жилийн ялт тулгав? Энэ байдлыг, энэ мэдээллийг дэлгүүл, олон нийтэд дэлгүүл. Яагаад ингэж байгаа? Яагаад Монгол хүний эрхэнд халдж байгаа төр өөрөө? Яагаад халдав? Ийм байдлаар зөрчлийн тухай хууль, эрүүгийн тухай хуулиар айлгаж, сүрдүүлж хүмүүсийн амыг хамхинд гэвэл үгүй. Энэ арчилсан Монгол орн. Ойлгож байна уу? Энэ социалист нийгэм биш. Ингэж болохгүй шүү дээ та бүхэн хүний амыг хааж. Гэрийн хорионд байгаа хүмүүсийг гэрт нь хорихтаа хүртэл тэгж ялт тулгах эрх танд байхгүй. Хүн хүссэндээ өөрийгөө өвчин авчлаа гэд мэддэг юм биш шүү дээ. Би өвччихсэн байна гэдгээ ч мэдгүй 14 хоног гадуур дотор явж байгаа. Иргэд өөрийнхөө ухамсараар төр энийг ч өнөөдөр 14 сарын хугацаанд барьчихсан юм биш. Иргэд өөрийнхөө ухамсараар энэ бүх зүйлээс чинь сэргийлж даван туулж өнөөдөр хүргэсэн юм шүү. Хэрвээ Монголын ард түмэн та бүгдийн дэмжлэгтэй байгаад үнэхээр тэнгэрт ниссэн тийм сайхан өвчнгүү зовлонггүй болгочдаг гэдэг энэхүү зүйлч үлгэрт итгэж өнөөдрийг хүртэл твчиж тисээг бол энэ байдал хаашаа ирэх байсан бэ гэдгийг та бүхэн санаарай. Энэ бүгдийг ил болго гэж би та нараас хүсэж байна. Бүр шаардж байна. Монгол улсын иргэний хувьд би шаардж байна. Монгол улсын иргэн болгон үнийг мэдэх эрхтэй. Энэ их мөнгө угаалт, энэ их эрх мэдлийн төлөөх зодон. Эрслээс хамгаалах нэг бүлэг байгуулагдсан. Тэр бүлэг дээр байгаа хүмүүсийг харахад улсын онцгой комиссн, нийслэлийн эрүүл мэндийн газар нь, мөн түнчлэн цагдаагийн ерхий газар нь бүгдээрээ нийлж яагаад бүхсэн хамгаалах юм аа хийх юм л шүү дээ. Манай байгууллага ингэж хийсэн чинь манай байгууллага ингэж зарлахгүй байна. Манай байгууллага ингэж хийсэн чинь эдний байгууллага ингэж эхлэе. Манай дарга ингэж хийсэн чинь танай байгууллага үгүйсгэлээ гэд хоорондоо зодтолдоод идэм л шүү. Би нүдээр харсан шүү. Надад бичлэгч байгаа. Ингэж ажилламааргүй байна.
Та нарын энэ балиар новшин суудал, сандал, эрх ашиг ийхаан төлөө өгч байгаа юм шиг нүрээ хохолж, шадар дарах сайд нарынхаа өөрхийдөө нөгөө эмнэлгийн дараагийнхаа бүксийг арчиж явсан чинь төлөө арт түмэн идэх талах хоногийн хоолноос салж байгаа гэдгийг битгий мартаарай. Эний чи удаан тиссэн шүү би. Бүх ард түмэн удаан тиссэн, ганцхан би ч биш. Зөвхөн сандал суудлынхаа зодооны хийжил та нар өнөөдөр хүртэл арт түмнийг халахж байгаа үстэй. Одоо бүр болохгүй хоморглоо бүгдийг дарж аваад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос эхэлсэн энэ карантин чинь Монгол улсын ерхий сайд өөрийнхөө амаараа Монгол улсын нийслэлийн шадар сайд нөгөө нийслэлийн засаг дарагч нь архич Монгол улс Улаанбаатар хот нийслэл хотод карантин тогтоохгүй гэсэн энэ амлалтаа зөрчлөө өнөөдөр. Зөрчсөн. Бид нэг 11 хоног гэртээ байгаад өгөөч. Хүн болгоноос чинь ковидтой эсгий чинь шалгаад авъя. Хэрвээ ковид гарах юм бол бид нар даръя. Ингэж бид нар яг байлтах гээд байна. Та нар ковидтой нуугаадах шиг байна гэд. Өөрсдийнхээ саналаар бидний гэрт нь хорж тэр үед нь бид нар заа гэд дуулууртаа наргуу гэртээ хоригдсон. Энэ үед та бүхэн шалгаж байгаа нэрээр 30 тэрбум төгрөгөөр бүкс арччихсан. Ахиад энэ хугацаа дуусаад 2 сарын 22-наас хойш өнөөдөр 3 сарын 17 хүртэл хугацаа буюу сүүлийн 20 хэдэн хоног 25-6 хоног ковид яаж нэмэгдсэнийг та бүхэн өөрсдөө нүдээр харж байгаа. Нэг хаалганы шинжилгээ дууссаны дараа л ихсчихлээ шүү дээ. Бүр сан завж шүү дээ. Иймэрхүү байдлаар ажилламааргүй байна. Найзуудаа, ингэж болохгүй. Бүх үед чинь улсыг дэмжиж, бүх үед чинь төрийн гаргасан шийдвэрийг бид нохоон гүлгших дуулууртаа дагсан. Одоо хин хохирсныг та бүхэн хэл. Төрийн томчууд биш, баячууд биш, хурган дарганар биш, цүнх баригч сугны өснүүд биш. Хөдөлмөр эрхлэгч арт түмэн татвар төлөгч, баялаг бүтээгчд бид нар хохирж байна. Ингэж болохгүй, ингэж хүний эрхийг халдаж болохгүй гэж би хэлмээр байна. Одоо болсон бид нар хангалттай тиссэн. Өнөөдөр хаан уул дүүргийн зарим хэсгүүдийг бас хэсэгчлэн хориг тухай яригдчихлээ. Засаг дарга хэлсэн амдаа хүрээч. Мөн төршлөө би та нарт хэлсэн. Нийслэлийн онцгой комисс, нийслэлийн засаг дарга ажлын хэсэг, мөн төршин засгийн газар, эрүүл мэндийн яам 2019 оны 12 сараас хойш бүх төсвийн хөрөнгийн зардлыг тоттгол хийж ил болго юунд зарж ямар та нар уучлаарай би хардж байна. 2020 оны сонгуультай холбоотойгоор ковидтай хандив нэрээр орж ирсэн тэр олон сая доллар хайчсныг бид мэдэхгүй. Бид мэдэхгүй. Юун зарцуулагдсныг бид нар бас мэдэхгүй. Тэр үед нэг тэл 20 имлэг барьчих мөнгөөр та нар бүксээ угаасан арчсан. Тэгэд чинь арт түмэн хөөрхийдөө 100 болсон болохоор анхаарал нь сарнаад сонгуулийн чинь шоу хийгээд бид нар алга болцгооцсон байхгүй юу? Би ч гэсэндээ амыч асуугаагүй. Яг өнөөдрийн байдлаар ерөнхийлөгчийн сонгуул ойртож байгаатай холбоотойгоор зарж зарцуулж байгаа мөнгөийг чинь бид нар мэдмээр байна. 2021 он, 2020 он хэдэн төгрөг юунд зарсан чи бид нар мэдмээр байна. Ахаа сонгуулийнхаа мөнгийг яасан? Угааж байгаа мó арт түмнэрээ. Ингэж та нар улс төрийн эрх ашиг, эрх мэдлийн төлөв зодоондоо арт түмний амьдралыг хөлтөөж ирж болохгүй. Иймэрхүү байдлаар ахиж бид нар хохирохгүй. Бүтэн 2 жил амьдралаа үр хүүхдүүдийнхаа төлсөн сургалтын төлбөрийг хүртэл шийдэж чадахгүй байна. Төр ийм арчаагүй эрх мэдлгүй байдаг юм уу? Хувийн хөвшлийн сургууль, оюутан залуучууд, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 8, 9, 10, 4, 5 сая төгрөг төлсөн тэр сургуулийнхаа төлбөрийг хувийн хөвшлээс бид нар авч чадахгүй ш буцаа олголтоор. Тэгсэн хэрнээ тэр хувийн сургуулиуд нь бүгдээрээ яаж байгаа вэ? Цахилгаан, дулаан, усаа, зардлын бүгднгийн төрөөр төрлүүлээ сууж байгаа. Хувийн хөвшлийн байгууллага энэ боловсролын яам чинь юугаа хийж идэх юм бэ? Оюутан залуучуудыг хилээд байсан зөв штэ. 2 жил сургууль цэцэрлэг төлбөр төллөө. 20 гаруй сая төгрөг өглөө. Хүүхд сурж байгаа юм алга байна. Мөнгөө буцааж авах ямар ч эрх мэдэл алга байна. Ийм байдлаар яаж хэнийг ямар болгосон хүчин бэлдэж яаж Монголын ирээдүг та нар ингэх гээд байгаа. Бүхэл жил хорж жагаад хөдөө орон нутагт төөрхөдөө нөгөө нэг хитэн хөдөөний бор хүүхдүүдээ сургуульд нь явуулъя гэд. Бүтэн жил явуулаагүй хорж байгаа ковид дэлгэрэнгүүд хөдөө орон нутаг ковид болонгууд сургуулаа нээчихэж байгаа байхгүй юу? Ийм мэдрэмжгүй байж болохгүй шүү дээ та нар. Бүхэлд нь нодлон хөдөө орон нутгуудаа хил аймгаа хаацсан байсан юм бол тэр үед бат тэлтэй байсан юм бол хүн оруулж гарахгүй гэдгийг мэдчихсэн юм бол тэр үед нь та нар хөдөөний хүүхдүүдийг явуулах нь яасан юм. Одоо цаадууд чи бөөнөрөө өвдөж байгаа. Энэ илрэлтийн тоо өнөөдрөөс хойш өчнөөнөөр нэмэгдэн найзуудаа. Төрд битгий итэг. Төр бидний төлөө хизээч юу ч хийж өгөхгүй, юу ч хийхгүй гэдгийг цаашдаа харсан, хансан, дэмжсэн та нарыг аль болох боломжийг олгосон та нар чаддгүй юм байна. Худалч юм байна. Ийм байдлаар арт түмний нуруунд дээр гიშгэж гарч ирсэн хүн болгон Монгол улсын усыг хурлын гишүүд ингэж арт түмнийг бөөрөлгөж,
арт түмний нуруунд дээрээс гарч ирээгүй юм шигээр арт түмний төлж байгаа мөнгөөр баяжихгүй байгаа юм шиг арт түмний төлж байгаа татврын мөнгөөр гудрахгүй байгаа юм шиг иймэрхүү байдлаар та нар өөрсдийнхээ нүрийг хоохоолно гэж байхгүй. Цаг хугацаа иргэдгийн гэдгийг хатуу сануулъя. Та бүгдийн хугацаа ойртож байгаа гэдгийг хатуу сануулъя. Төр хүчтэй биш, иргэд хүчтэй арчсан нийгэмд бид амьдарч байгаа. Үүнийхээ төлөө бид тэмцээрч явах болно. Үнэн мөннийг биднэрт мэдэгт гарга засгийн газар 2019 оны 12 сараас хойш гарсан бүх төсвийн тодтголыг ил болго шаардж байна. Та нар хөл хорионы дүрм журам тогтоогоод шараас улбар шарлуу шилжлээ гэж олон долоо юм хуцахтаа хамгийн түрүүнд иргэдийн дуу хоолойг боосон жигсаалт цуглаан хийхийг хориглоно гэж заадаг юм билээ. Битгий хуц гэж хэлээ. Арт түмнээ та бүхэн гэрт нь хориод жигсаалт цуглааны хорсон нэрийн доор өөрсдийнхээ сандал судалтай зодтолж бие биенийхээ эрх ашигын төлөө бие биенийхээ арт хурдгаар хийж байгаа энэ төрийн төлөөх энэ сандал суудлын төлөөх зодоонд чинь арт түмэн өнөөдөр ядарч байна. Ойлгож байна уу? Хөдөлмөрийн эрхлэгч арт түмэн ядарч байна. Одоо болсон дэлхийн шившиг болохоо болж үз. Бид нар ковидыг дарсан тэнийг Монгол улс гэд нэрээ мандуулж чадахгүй гэдгээ дэлхийгээрх нэг харуулчихлаа. Одоо болно. Хамгийн их хорсон, хамгийн их ялсан, хамгийн их соц нийгмээр байлгаж хой цолонгос мэтэр бүр болилдоо. Эдийн засгийн бүр биднээс шадамжгүй хой цолонгосоос бид нар арчаагүй биш. Ийм байна та нар. Ингэж байлтлаа. Ингэж байлцсан. Арт түмэн ч харин та бүгдийг дэмжиж өнөөдрийг хүрсэн юм шүү. Өнөөдөр хүртэл байсан юм шүү. Өнөөдөр хүртэл тиссэн. Одоо хангалттай энэ асуудлуудыг шийдэж өг. 6 сая 900 700 мянган төгрөг билүү. 700 мянган төгрөгөөс 8.9 сая төгрөгөөр хэмжилж байгаа 4211 хүний хэдийг нь хэдээр хэмжилж хэдэд нь 200 төгрөгийн С витамин уулгасан бэ гэдгийг бидэрт гарга илрүүл. Тэр 80 оны хөсөөтийн барилгад чинь байгаа Отгонбаатар хэлж гэн лээ. Тэр хөөрхий халагдаад явдаг завхан руу зүхтагаа явдаг эмнэлэг чинь бүхэл бүтэн 13 4 жил тэр эмнэлгийг авахлахтаа жорлонгийн нүртэл идчихдэм юм ааш юм алч. Ингэж удирддаг юм уу? Одоо бас нэг мал аваачсан бас жорлон бааны бүгднийг нийдээд хөгцсөнд нь баригдсан өмхийн үнэртэй эмнэлэг үлдээн. Тэгээ ковидо тэмцсэн гэд ингэ байж байна та нар. Бид нар юу ч та нарт таньдаар өгөхгүй. Хизээш та нарыг ахиж давраахгүй. Одоо болсон бидний өрөвдөл хайрлах сэтгэлийг та нар бүр дэндүү хуландаа гიშгэлээ. Бидний нуруунд дээр гიშгэж гарч ирсэн гэдгээ хизээч битгий мартаарай. Хөгцөндөө баригдсан тэр эмнэлэгтээ хэдэн хүнийг 24,000 хүнийг ээлж ээлжээр наваач та хэдэн төгрөгөөр эмчилсэн бэ? Тэрийг хэл. Яг одоо та бүхэн энэ лайвыг шеэр хийгээрэй. Үнэхээр ичтлэн шеэр хийгээд харуулдаг бол харуулъя. Одоо болоо тис чадахгүй нүнээс хойш. Ахиад бидрийг хорж цагдаж үнэхээр энэ нүдэнд харагдахгүй дайнтайгаа байлт гадаг юм бол зүгээр мөнгөө гудардгаараа гудар гой падана бэлдээд үйлдээд гудар ид биднийг зүгээр эрсчлөөтэй орхи. Үхэл үхээд өвдөл өвдий өөртөө. Одоо болсон хангалттай. Над тэнийг шоугаа одоо болж үз. Сонгуул ойрцсонтой холбоотойгоор мөнгө итгэхэд бүр улаач үхэн л дээ. Энчнээс хожсон бүх хүмүүс ингэж ичтгүү төрийн эрх мэдэлтэнгүүдийн найз танилуд нь бүгдээрээ хамгийн түрүүнд очиж вакцина хийлгэжсэн шүү дээ. Ичихгүй яриа явдгийн байлээ шүү дээ. Иймэрхүү байдалтайгаар та нар ингэж ажиллахгүй хөөе. Ингэж амьдрахгүй бас заяа. Арт түмнийг ингэж дагалбахгүй. Одоо болно шүү дээ. Хүн болго энэ тэндээс дуу хоолой гарах ёстой. Та бүхэн шеэр хийгээд хүргээрэй. Одоо бидний төлжсэн татврын мөнгө нийт эрүүл мэндийн салбарыг сайжруулахад өдөр бүр хизээч би сүүлийн 10 жилийн Монгол улсад амьдрахдаа нийтийн эрүүл мэндийн даатгалын мөнгөөр нэг удаа шүдэн эмчилэлт, нэг удаа цусан шинжилгээ өгч үзээгүй шүү. Хэлчихье. Энэ мөнгө хаашаа ордог байсан? Энэ төрх эмнэлгүүд чи яагаад юм новшин? Ахаа тэр сонгон архан дүүргийн хөрхий өргөтгөлөө барьж байгаа эмнэлэг чи яагаад тэр тааз маазанд байдгүй юм бэ? Ахаа 20 сая төгрөг төсөлж байгаа тааза барина гэд олон юм гоцж байна л шүү дээ. Энэ гişүүд нь юу хийж байгаа? Хаана байгаа? Энийг хилээч та нар. Бид нар хараа боддоо 100 хүн тутмын өсрээд 3 тэр нийгмийн эрүүл мэндийн салбарын өрхийн эмнэлэг болоод хороодын эмнэлгээр өөрчлөлдөг баг шүү. Бүр жилд нэг удаа ах 100 хүн тутмын нэг хүн багтаа өсрээд. Хөгшин настай биш бол даралтаа үзүүлдэгч хүчтэй бид нар тэр эмнэлэг чи итгэдэгчгүй бүр Монгол улсын эмнэлгүүд тэр чинь. Татврынхаа мөнгийг зүгээр төлөө явж байгаа хүмүүст хараа эмнэлгийг надад бариад өгч чадгүй ийм арчаагүй төр зэсгтаа гэдгээ бид нар мэдж байгаа учраас ковид гэдэг өвчний чинь дэлхийд гарахад өөрсдийнхаа эрүүл мэндийн төлөө эмнэлэг нь угаасаа Монгол улс угаасаа сүрч гисэн юм чинь ингээд маска зүгээд гараа угаагаад өөрсдөө хамгаалах зүйлээ бид өөрсдөө хийжсэн. Бид өөрөө өөрсдөө хамгаалсан. Энэ бүхний талархлыг нь та бүхэн хүлээж аваад ялыг нь бид үүрэх ёсгүй. Ялыг нь тэртээ тэрнгүү Монгол улсын арт түмэн үүрчихсэн өнөөдрийг хүртэл.
Өнөөдрийг хүртэл өрөндөө баригдчихсан өөрийнхөө дэвтрийг бариад хаана ямар үснээсээ юугаа барьсалж хаанаас зээл авах вэ? Нөгөө мөн ламбард нь хүртэл байхгүй болчихсон. Эмэг бөгжөө тавиач зээл авч чадахгүй байна арт түмэн чинь. Талхныхаа 5 цасад салчихсан арт түмэн чинь зовж байгаа шүү дээ. Харин та бүхэн маскаар 8 хийж хөөхий хурган захтай каракулын захтай малгай бэлигээ сольж бүгдээрээ жигдэрсэн гой хувц өмсөөд яаж дормжлоод байгаа юм бэ? Ахаад соёлын амнаас асуумаар байна. 5,000 залуучуудын 20 тэрбум төгрөг хувцлан гэлөө. Миний санджаагаар 20 тэрбум төгрөгөөр гисэн байхаа. Хэдэн төгрөгийн тендер гэсэн бэ? Би буруу хэлж магадгүй. Ямар ч хэл байсан соёлын амаа уучлаарай. Номин сайдаа өнөөдөр Монгол улсын эдийн засаг 6% доошоо унчихсан, илгээрээ хөвтчихсэн бүх татвар төлөгч баялаг бүтээгч чинь гэртээ хөвтөөд өрөндөө баригдчихсан яаж өнөө маргаашгүй болох вэ гэж бодож хахад ямар атсны чинь 5,000 залууг хувцыг солих яриад байгаа юм бэ? Асууя. Ямар их мөнгөтэй юм? Яас их мөнгөтэй юм? Ямар баярхуу юм бэ та нар? Ямар баярхуу байна? Яаж нар төмний төлж байгаа татварын мөнгөөр төрийн мөнгөөр ингэж баярхаж, ингэж чамирхаж, хувцаараа эзэлсэж, үсээ эзэлсүүлж, хумсаа янзлуулж, шүдээ янзлуулад, энэ тентгийн имлэг гоо сайхнаар хисэж, өнөөдөр төрийн төвшөнд бидний нуруунд дээр гიშгэд гарчсан гişүүд нь ингэж байж чаддгийм бэ? Ингэж болохгүй. Ийм юм байж болохгүй. Асуумаар энэ сайднараас. Ахиад 10 их 80 төгрөгөөр юу лээ 10 тэрбум төгрөгөөр 10 тэрбум төгрөг буюу тийм ээ тийм 2021 онд 10 тэрбум төгрөгөөр хөөх идэр ариун заяа болсон хайр минь ээ 10 тэрбум төгрөгөөр биднийг эх оронч үзэл санааг нь сурах тийм хөөх сургалтанд суулгана гэсэн шүү дээ та. Ямар сайхан мөнгө вэ? Хүүхд төгслийн газар гэдэг зүйлээр мөнгө угаад сонгуулийн мөнгө хийх гэж байгаа юм та? Асуумаар байна. Ариун заяа. Нийгмийн амгалт хөдөлмөрийн яамны сайд асуумаар байна. Бид нар эх оронч болох үзэл санаагаа та нараар мэдүүлж, та нараар заалгаж, сая төгрөгийн боолчлж чаач үзэл санаагаа худалдаж авах юм уу? Монгол хүний эх оронч үзэл санааг та нараас би сая төгрөгөөр худалдаж авах юм уу? Сар болгон 500 хүнийг мянгаар нь залуучуудыг хамруулж эх оронч үзэл бодолтой болохын тулд улсын төсвөөс 10 тэрбум төгрөг идэх чаа гэсэн. Зарцуулах чаа гэсэн. Ийм юм байж болохгүй. Нийгмийн амгалт хөдөлмөрийн яамны сайд ариун заяа чамаас асууя. Татвар төлөгчдийн мөнгөөр ингэж та нар жаргаж болд юм уу? Одоо хангалттай биш үү энэ бүхэн чинь? Ингэж эдийн засаг чи илээр хөвтчихсэн бүх хүмүүс яаж эдийн засгаас сэргээх үү? Яаж нөхцөл байдлыг сайжруулах үү? Яаж хоногийнхоо хоолноос салахгүй байх үү? Яаж үр зээлээ дарах уу гэд бодоод байж хад та нар төсвийн мөнгөөр ийм новшин юм зарлж өөрсдийнхээ тендерийг хийгээд ахаа дээрэс нь худлаа унан үзэл суртал ярьсан хогийн соц нийгмийнхаа үзэл сурталыг биднэрт 10 тэрбум төгрөгөөр зарах гэж байгаа юм уу? Сар бид нар үзэл сурталын хичээл авах юм уу? Хойд солонгос юм уу? Коммунист нийгэм юм уу? Ерхий сайд юу ийгээд байгаа юм бэ? Яагаад наа кабинетийнхаа хүмүүсийг анхаарахгүй байгаа юм бэ? Ингэж болохгүй штэ. Бүхэн ажлаа алдаад нийгмийн амгалт хөдөлмөрийн яамны сайд яаж ажлын байраа хадгалж үлдэх үү гэдэг зүйлийг ярих хэрэгтэй болохоос ш бүх хүнд үзэл сурталын хичээл орж 10 тэрбум төгрөг угаана гэж ярьж болж болохгүй. Хэлий. Болохгүй. Ийм үед ийм юм ярьдаггүй. Номин сайдаа 5,000 ярин тэр новшийн хувцаар чи яах юм бэ? Одоо тэсэн хэд энэс илүү дис чадахгүй хангалттай болсон 11,100 хүн үзэж чинь яг одоо та бүхэн яг энэ лайвыг шеэр хийгээд өг. Энэ хүмүүс болох ёстой. Хангалттай. Бид нар зөндөө удаан тиссэн, толгойг нь илсэн, ивэм нь ингэж байгаа болов. Эний буруу юм болов. Нэрээ бид нар энийг гүтгэжлээ. Нэрээ бид нар ингэчлээ гэд. Олон удаа хэлсэн шүү дээ. Та нарт би олон удаа биччихсэн. Олон ч хүн хэлжсэн юм мэддэг хүмүүс нь шинжлэх ухаанд хандаач энд ингэж битгий муухарлаач энэ өвчиг битгий ус төржүүлээч шинжлэх ухаанч байх ёстой бусад улсууд ингэж ажиллахгүй байна штэ эдийн засгаа яаж сэргээх үү яаж хөдөлмөр эрхлэгчд баялаг бүтээгчтэй хамгаалж авч үлдэх үү яаж энэ ковидыг нэг иргэнэ нэг улсынхаа иргэнийг хохирлохгүйгээр даван туулуулах уу гэдэг зүйл дээр өөр бусад улсууд анхаарч исэн болохоос та нар шиг яаж энэ малуудын тархийг угааж яаж гэрт нь хороод хідэн төгрөг яаж идээд хин дарга болохоо шийддэг ийм ковидын бизнес болохыг бид хүсээгүй ойлгож гин үү та бүхэнд итгэсэн одоо хангалттай энэ лайвыг та бүхэн шеэр хийгээд үзээрэй та нар хуулаад хийгээч гэж олон удаа би хэлсэн олон удаа хэлсэн мөн ч их олон удаа олон хүмүүс хэлсэн дээ Монгол улс дэлхийд байхгүй карантиныг хийсэн дэлхийд байхгүй төсвийг зарцуулж дэлхийд байхгүй хандивыг авлаа 3.2 сая хүний
Хараа 1.7 сая иргэн нийслэл хотод амьдарч байхад 1.7 сая хүнийг цэцлээд хөөрхийн энэ өвчнгөө бид нар эдийн засгийн унгаахгүй, илгээр нэвтрүүлэхгүй явах боломж бидэнд байсан. Байсан юм шүү. Бид тэр боломжийг олгосон. Гэтэл одоо байгаа царайгаа хардаа. Ийм л байна шүү дээ та бүхэн. Өөр улсын энэ 50-ны 5 алхмыг хэрэгжүүлээч та нар. 50-ны 5 алхам эдийн засгаа хизээч унгахгүйгээр эдийн засгийн нөхцөл байдлыг анхаарч бизнес эрхлэгч байгууллагуудаа дэмжиж мөн үү? 5 алхмаар шат дараатаагаар анхааруулах санамжийг өгч арга иргэдийн оролцоотойгоор энэ бүхнийг хийх болно гэдгээ зарлцсан юм. Ингээд хэрэгжүүлээд шилдэг дэлхийн 5 улсын 5 жигсаа явж ийн 50. Ойрхон байгаа шүү дээ 50. Монголтой. Иймэрхүү байдлаар бид нар 14 сар тэмцсэн, дуугүй байсан, гүлэг мэт байсан. Бид л өөрсдийн буруугаас боллоо гэж бүх хар бурууг толгой дээр өөртөө үүрсэн. Та бүгдийг хийсэн зүйлийг 100 мянган хүнд хүргэж юмсан. 5 мянган хүн нэг харчгаасаа, нэг хүн ч гэсэн эрүүл мэндэ хамгаалчихаасаа гэж бүх олонний танил хүмүүс өөрсдийнх нь нүүр хуудсан дээр энэ бүгдийг дэмжиж засгийн газрыг бодлоготойгоор дэмжижсэн шүү бид нар. Одоо чадахгүй. За юу, чадахгүй. Та нарт тороолоо оруулж ирээд өөрсдийнх нь новшийн худалч хүмүүсээрээ нүд чих хоёроо даруулаад ковидтойгоо тэмцээрээ цаашдаа. Одоо хангалттай бүх зүйлийг ил болго, шилэн болго, юунд ямар түүрэг зарцуулснаа ил болго. Нэг падаан гарч ирэхээр өө энэ минийх биш, энд орчих, өө энэ дулмаагийнх гэж сууж идэг. Энийг би хийгээгүй өмнөх өмнө гэрээ хийцэн байсан ингээд ингэж явж исэн хүмүүсийг бид нар харсан штэ. Падаан нийслэлээс гарч ирэх болгон бид нар дугуй байсан. Энэ тентгийн эрүүл мэндийн яамны тендерүүд гарч ирэх болгон бид дугуй байсан. Нэг мэдээг нөгөө мэдээгээр дарахт нь бид нар хараад өнгөрч исэн. Энэ болгоно ил болго та нарын наад яндгар даргын суудал чинь бидэнд хамаагүй. Та нар мөнгө иддгээрээ ид харин иргэдийн эрх ашгийг битгий хохироо. Ахаад энэ ковидоор бид нэр өвчлөхөө өгөхгүй гэдгээ бид өөрсдөө мэдж байгаа. Ахиж бидний битгий дарамтал. Энэ иргэдийн өдөр тутам илэрж байгаа ковидын та нар сурталчилгааныхаа ямиг хийж чаддгүй PR багч навшин ажиллаж байгаа гэд мэдхүү засаг. Мэдхүү тэр улаан шар ногооны чинь энгийн гудамжинд алхаж байгаа доржоо амиа гочоо амиа хинч мэдхгүй заа юу. Ингэж ажилдгүй юм. PR ингэж хийдгүй юм. Хогчин заа юу. Үүлээ идэл та нар. Өчнөө зүйлүүдийг бидэрт дэвтсэн. Одоо бүх зүйлийг шилэн болгох. Үгүй бол хийдгээ хийн шүү үргэлжлүүлэн. Болоо хангалттай та бүхэн нэг шеэр хийгээрэй. 10,000-уулаа үзэж чинь маш хүн үзлээ. Баярлаа. Гэртээ байгаарай. Вакциндаа хамрагдах хүмүүс нь заавал сонголтоо асуу. Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яам бидэнд 4 вакцины сонголт өгнө гэсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн эрүүл мэндийн яам бүртгэдэггүй хятад вакцин. Хятад вакцин магадгүй сайн байх. Вакциндаа хамрагдах ёстой бид нар. Хамрагдах ёстой. Энэ бол бидний үүрэг. Бие биений хамгаалахын тулд нэгэн төр бидний хамгаалах юм чинь бид нар вакциндаа хамрагдах ёстой. Гэхдээ та асуу. Спутник вакциныг оруулж ирэх ёстой. Засаг хөөрхий мөнгө байхгүй штэ. Мөнгө засаг хөөрхий өөртөөхөө идэх мөнгөийг болохоор яаж иж аваад мөнгө угаагаад мөнгө хэвлээж болохоо гаргачихдаг юм бэлээ. Бидэнд бол ямар ч хүртээлгүй байгаа шүү. Би энэ өнөөдрийн лайвд маш олон зүйлүүдийг дурдлаа. Маш олон зүйлүүдийг дурдсан шүү. Энэ болгоныг та бүхэн асуугаараа минь. Битгий мартаад өнгөрөөгөөрөө. Тэр 10 их найд чи худлаа. 3 их найд ч хэлээд зээл мэл чи худлаа юм элэ. Очихоор сүүлийн 3 сар гэдэг лээ. Аргаа барсандаа л би ингэж ярьж байна. Өнөөдөр би ийм төвшөнд хүрсэн байхад Монгол Улсын бусад иргэд ямар төвшөнд хүрсэн байгаа та боддоо. Та бодоод нэг үзээрэй. Захын ороолоор амьдарч байгаа хүмүүс талхынхаа 5 цасан салчихсан хөөрхи хэцүү байгаа шүү дээ. Хүүхдийн 100 мянгаар л үнэхээр амьдарч байгаа. Яг иймэрхүү байдлаар удаан үргэлжлүүлэлт маш хэцүү байдал бид нар хүрнэ. Эргээд бид 10 их 80 төгрөгийн мөнгө хэвлэх чинь бүх банкудаар дамжуулж мөнгө угааж гаргах чинь энэ зээлүүдээ ах トゥ хамаатан садан амраг садан бүх энэ том компаниуд нь 500 сая төгрөгийн зээлийг өөрийнхөө жижиг компаниудаар хөөрхи хувийн жижиг компаниудаар бичиг зас үлдээд авчнаа. 3% хүүтэй зээл чинь заа юу. Мань мэтэд хой хичнээн компаниар яаж жороод яаж шалангуяа ганцглаад хамаг юм үзүүлээд эдсэн хоол зүүсэн дамсгаа үзүүлээд бидний тэр зээл чи олдохгүй. Энэ гişүүд мишүүдийн томчууд чинь бүгд аваад өөртөө хамаарал бүхий компаниуд өлийн эмч өлөн божгонод бүгд иж цураагүй юм чинь жидүү биш маркетинг энэ эдийг л идэн штэ. Бидэнд юу ч олдохгүй. Ахаад энэ мөнгө угаач мөнгө хэвлснээрээ Монгол улсад энэ инфляцийн түвшин чинь асар их боллоо. Үнийг хөрөгдөл үүснэ. Амжиргааны түвшин доогуур нэг ядуу иргэд яах вэ? Талхаа авч идэж чадахгүй шүү. Ойлгож байна уу? Хил төмсөө авч чадахгүй шүү. Хил гурилаа авч идэж чадахгүй шүү. Ийм байдалд хүрнэ. Мөнгө хэвлэх гээд байгаа шүү наа хүмүүс чинь. 10 их 80 төгрөгийн мөнгийг энэ их бэлэн мөнгийг хэвлж сонгуультай зарцуулах гэж байгаа юм уу? Би хардж байна. Асууя та нараас. Асууя. Наа хэвсэн мөнгөний чи үйллэг бидл үүрнэ. Инфляц ч өснө. Үний хөрөгдөлд орно. Бидний авч байгаа гар дээрээ тавьж байгаа 5 төгрөг мөнгө биш болно. Өнөөдөр угаасаа мөнгө хошдгын цаас болцсон байна аач чинь.
Навш. $1 бид нар талх авч идэж штэ өнөөдөр. Вакцин хийлгэж байгаа хүмүүс би та бүхэн түрүү хэлсэн. Үнэхээр бүх бачимд чинь уур хурж чинь вакцин хийлгэж байгаа хүмүүс бүгдээрээ AstraZeneca вакцин дууссан гэсэн. Дараагийн татаа авалтаа буцаасан гэсэн сураг байна лээ. Хэрвээ AstraZeneca вакциныг төрийн албан хаагчд байгаад тариулна гэх юм бол дараагийнхын тунд тариулах юм уу? Яаж Монгол улсын хил галаар очих юм? Ахад 50 хоногийн дараа AstraZeneca вакциныг дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрөх болгоод та бүхэн энэ тун хэрэгснээр ямар үр дагавар төрөх вэ? Энэ зүйлийг сайн бодоорой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрсөн вакциныг хийлгээрэй. Бүртгэлтэй вакциныг хийлгээрэй. Тэр сонголт бидэд байгаа мó? Байхгүй бол та тариагийг хийлгэхгүй байх эрхийн танд үндсэн хуулиараа олгогдсон байгаа. Энэ зүйлийг заавал асуугаарай. Мөн түнчлэн өнөөдрийн дурдсан зүйл эрүүл мэндийн тэр яамнаас гаргаж байгаа нэг хүнийг эмчлэх зардал 4210 хүн өнөөдөр болчихсон байгаа. 6,700-аас ахин хилээ. Дахин дахин хэлж байгаа шүү. 8,900 төгрөгөөр эмчилж байгаа 4210 хүний хэдийг нь хэдэн төгрөгөөр эмчилсэн байныг ил олго. Мөн түнчлэн бүх зүйлийг шилэн болгох. Нийслэлийн онцгой комисс, нийслэлийн цэцэг дарга, мөн эрүүл мэндийн яам, хөсөөт бүгд энэ зүйлийг ил болго, шилэн болго бид шаардж байна. Юунд зарсныг чинь бидмээр байна. Энэ тэндээс энэ тентхийн бэлгэвч авсан, ийм авсан, ийм тендер зарсан гэд дараа нь падан хараад хэрүүл хийгээ суухыг хүсэхгүй байна. Одоо бүх зүйлүүдийг ил болгоо гэж би та бүхнээс хүсэж байна. Мөн түнчлэн соёлын яамны сайд номин өөрөө болоо. Та соёлын яамыг хариуцж байгаа юм бол 50000 хүнийг залуучуудыг хувцастай болгох гэж яамны сайд хийгээгүй. Наа төсвийнхаа мөнгөөр тоглохоо боль гэж хэлээ. Ямар тансаг, ямар баян, ямар баярхуу юм. Одоо болцсон. Улсынхаа эдийн засаг ямар байгааг та өөрөө макро эдийн засгийн түвшинд ойлголттой бол гэж хэлмээр байна. Мөн нийгмийн амжилтын яамны сайд Ариун Зяа өөрөө одоо болсон. Боль олон удаа хэллээ. Наад 10 тэрбум төгрөгөөр биднэрт үзэл суртал зарах гэж байгаа. Наад тэнийг юм бөксөндөө чи ойлгов уу? Ингэж нийгмийн амлалт хөтөлбөрийн яамны сайд хийхгүй. Арт түмэн амжиргаагаа яаж залгах вэ? Ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ? Өнөөдрийн төвшөнд ажлын байргүй болчихсон гэртээ хэвтэж байгаа хүмүүсийг яаж эдийн засгийн сэргээх вэ? Яаж эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ? Яаж ядуурлыг бууруулах вэ? Яаж ядуурлыг бууруулах сан чинь сайн ажиллах вэ гэж та ярих ёстой байсан. Адгийн наад захын ийм статистикийн хорооны дарга байсан байж нэгж тооны утгыг ч ойлгохгүй ийм тэнийг сайдаар бид нар тутахгүй болоод өгөөч. Бухимдж чинь хангалттай. Одоо болсон. Тэнийг сайдд нь хартал нь та бүхэн шеэрлээд өгөөрэй. Баярлалаа. Дараа нь эргээгээд ямархуу байдалтай яаж хандах нь цөмөрөө харцгаая. Харин засгийн газар болоод нийслэлийн онцгой комисс хэлсэн амлалтандаа бид хүрсэнгүй ахиж хөл хорой хийхгүй гэсэн. Хийсээ байгаа өнөөдөр хаан улдурах дөрвөлжлүүлэн хөл хорой зарим хэсэгчлсэн газар хийн гэж хэллээ. Ийм л юм болж байна. Бай. Эрүүл мэндэ боцохоогоорой. Вакциндаа хамрагдтаа заавал асуугаарай. Маска зүүж гараа заавал угаагаарай. Заавал эрүүл мэндийн яамны гаргаж байгаа энэ зөвлөмж мэдээллүүдийг та бүхэн дагаарай. Хизээч Монгол улсын нийгмийн нийтийн эрүүл мэндийн салбар биднийг хамгаалчихдаггүйгээс хойш бид цэгээ уугаад, дээгээ уугаад чамаагүй энэ бүгдийг давж гарах ёстой хамтдаа. Бид хөвтлээ гэхэд 40000 хүний ачаалт хэдэрлээ гэхэд тэнд чинь бидэрт зөвхөн амьсгалын аппарат байхгүй. Байхгүй найзуудаа хөшүүлээ байхгүй. Бидэнд өдөр бүр цэвтмийн уугаа тамадины ууснаар амийн зайлаад хөөхий тэгээ 6 сая төгрөг идэх гэж байгаа. Боли илүүдээ гарсан 6 сая төгрөгөөр биднэрт төгчих заа юу. Гэтэ дөрөнгөө бид нар илээр хөвтчихсэн байгаа. Тэгж их мөнгө үрмээр байгаа бол ойлгосноо. Шижгэ амтд. Үгүй ядчих та нарыг.